үзье. 61. Өнөөдөр 66-гаа дуусгана. 66 гинэ. 66 бодлого. 66 бичлэг оруулж дуусгана. За 61 циклик figurate numbers. Тойрог загвартай тоонууд гэх юм уу? Тойрог хэлбэртэй тоонууд. Тойрог загвартай аль нь? Figurate гэдэг ч тийм үү. За. Тэгэл тойрог figure гэдэг чинь тойрог үүсгдэг тоонууд гэсэн ч ядیں тий. За 3-ын 4-ын 5-ын 6-ын 7-ын 8-ын тоонууд нь бол бүгд нэг загвар үүсгдэг тоонууд аа. Полигон олон өнцгт үүсгдэг тий. Тэгээ 8 өнцгт үүсгдэг учраас октогонал гэдэг байгаа үст тий. Тэгээд үүсгдэг томьёо нь байна л да. За тэгээд гурван ширхэг тооноос бүрдэх одоо энэ олонлыг авч үзэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт их сонирхолтой гэж юм те. Энэ бол циклик тойрог үүсгдэг те. За тэгээ энэний сүүлийн хоёр цифр нь энэний сүүлийн хоёр цифр дээр очдог. Эхний хоёр цифр нь тэгээд ингээд сүүлийн хоёр нь энэний эхний хоёр, энэний сүүлийн хоёр нь энэний эхний хоёр гэдэг ингээд яг тойрог үүсгэж байгаа. Тэгээ энэ бол дөрвөн оронтой яг энэ юг чанартай цорын ганц олонлог нэ дөрвөн оронтой тооны олонлог гэж. 6 циклик гэнэ 6 циклик forged гэж байна. За бүгднэр бүгднгээс нэг орсон тийм дөрвөн оронтой тоонуудын олонлогийг олох юм байна. Тэгээд нийлбэрийг олох юм байна л да. Тийм олонлог ганцхан байгаа юм байна. За энэ бодлогоч нь болохоор өөрхөө иймэрхүү загварт оруулчих болно л да. A1, A2, A3, A4. A3, A4, A5, A6. Тэгээд энэ хоёр чинь энд ороод ирж байгаа байхгүй. Тэгээд A5, A6, A7, A8, A7, A8, A9, A10, A гэж. A9, A10, A11, A12. 5 тавсан тий А, Б, А, С. За энэний төгсгөл нь нөгөө эхлэл дээр очих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр A1, A2. Энд хэдэн тоо байна? 10, 11, 12. 12 цифр. Тэр нь бол 12 цифр яригдчихэж байгаа. Хосороо бол 2 оронтой хэд байгаа гэсэн үг. 6 байгаа гэсэн үг шүү дээ. 6 хос байгаа гэсэн үг. 1, 2, 3, 4, 5, 6 гэсэн үг те. Тэгэхээр иймэрхүү хэлбэртэй байгаа. Тэгээд юу нь болохоор одоо энэ 6 тооны та бүгдээр нэг байгаа гэж байгаа байхгүй. За тэгэхээр бид нар л яач ч утсан болно шүү дээ. Ингэж байгаа статистик ингэсэн ч болно шүү дээ те. Тэгэхээр бүгдээр гурвалжин тооноос л эхлэе гэж аахгүй санаа бол бодолт бол аль нэг л гурвалжин тоо байгаа шүү дээ.
Тэгэл гурвалжин тооноос эхлээд тэгэл нөгөө 5-ыг хайгаад ээ. Үнэ. Тэгэхээр гурвалжин тооноос эхлэх нь байна. Тэгээд гурвалжин тоон 4, 5, 6, 7, 8-уудын аль нэг нь байгаа. За тэр нь болохоор энд 4 боломж байгаа гэсэн үг тийм. Тэгээд энд нь болохоор 3 боломж. Энд нь болохоор 2 боломж. Тэгээ нэг л боломж болох тийм. За энд яамаар ч юм битээ. Тэгэхээр бид нар 4-ыг авсан уу, 5-ыг авсан уу, 6-ыг авсан уу, 7-ыг авсан уу, 8-ыг авсан уу гэдгээр мэддэг нэг юм кап хэрэгтэй. За мэдээч 4 оронтой тоонууд бүгдийг нь олох хэрэгтэй шүү дээ. За бодъё. Жохоо удаан ажилтдаг програм болох гэдэг нь үгүй юу? За томьёонууд бол ийм байгаа. Хамгийн бага нь аль нь? Бодоод үзье л та. Таны шууд юм байна. За гурвалжин нь болохоор яс тэнцүү. Ай гурчгын ай нэмэх нь айл юм биш үү? Юу лээ? Гүм биш. Гурчгын айс. Тэр нэг гингүү те. Хоёр. За энэ гурвалжин тоо. Дөрвөлжин тоо, тавлжин, зургаалжин, талжин, аймалжин. За энийг гоё. Техник юм гэж байна. Халт малтандаа жохоо техник бол. За энэ болохоор шууд эний квадрат тоо тийм. Дөрвөлжин тоо. Квадрат байна. За энэ 3-аас хасах нэг. 3-аас хасах нэг их бахан 2. За энэ 2-аас хасах нэг. Хуваахгүй тийм. За тэгээд 5-аас хасах нь 3. 5-аас хасах нь 3. Бахан 2. За энэ болохоор 3-аас хасах нь 2. 3-аас хасах нь 2. За тэгэл хэвлээлээ л дээ. Аль нэг юм. Last. Аль нэг аль нь байгаа гэдэг шүү дарчилт. За хамгийн их нь нэлээ. Хамгийн хиний юм уу те? 7-чин тоо хамгийн их гардаг юм байна. Тэгээ хамгийн бага нь манай 3-чин тоо л явж байна да. Тэгэл 3-чин тоо маань
хэд хүртэл явах вэ? Сайхан үзчихье. Эдийн энийг 10-аас 10-аар үржүүлэхээр харагдаад байна. 100 гэхээр яах юм бэ? Энэ бүр амар хэцүү талах болсон. Тэп бол яг 4 оронтой болоод шүү дээ. 30 дээр ээж болчих чинь тий. 15 20 20-оос л эхлэх юм байна. За 20-оос эхлээл тухайн тоонуудаа бид нэр ямар ч хийсэн гэсэн. Би бол ингэж бодоод байна л та. Эхлэлээр нь хийх үү, төгсгөлөөр нь хийх үү? Эхлэлээр нэг мапт хийчихэл та тий. Тэгэл мапт тэгэл амар мапт хийх вэ гэхээр эхлэлийн 2 орн нээж идэг 11 ч юм уу тий. Тэгээд энэ ч гоё юу яахгүй шүү дээ. Хэлээ. Тэг орчлохгүй шүү дээ. Бид нар ч аль нь ч тэгийн цифр гэж болохгүй. Эхлээнийх нь лав төгс энэ эхнийхэн цифрүүд нь тэг гэж болохгүй гэсэн. Төгсгөл нь жагаа тэг гэж болно. Тэгэхээр энэ санаа зовлтгүй. Төгсгөлөөр нь шууд мапт гэдэг. За мапт яаж хийх вэ гэхээр үү шүү дээ. Map int тэгээд тэр нь вектор байх юм уу? Тэр вектор байх юм. Int. За тэгээд бид нар чи хитэн тав болоо. 1 2 3 4 5 6 6 тав. Тэгэхээр за юу гэдэг. За л гэжэлтэй. 6. Тэгээд за нэг юм оруулна. Энэ манай төгсгөлийн цэг юу вэ гэхээр хамгийн бага нь S нь энэс 9 их болчих юм бол тосгоно. За энэ бол нөхцөл. Тэгээд тэрөө S нь 9 их нэг байвал одоо бид нэр энийг одоо маптай хийн шүү дээ. Агийн 0 чинь 3 болж байгаа гим мап. Тэгээд эхлэлээр нь хийн тий. Гурвалжин хийж яах юм. Гурвалжин хийх лөө. Өөст манаас ч шүү. Гурвалжингаас эхэлнэ. Гурвалжингаа тусна нэг юм тийчөө зүгээр. Гурвч. Шпак. Эс. Зөөж. Одоо нэг атмануудыг бол давхар шалгана шүү дээ. Бид нар бол яаж бодолж магадгүй. Тийм болохоор S-ний бага юм байвал ганц дөрвөлжин тог А-гийн 1 тийч pushback А-гийн 1-ийн
эхлэн S их баахан 100 pushback S бид нэр эхлэлээр нь бүлэглэж хийгээд байгаа гэсэн үг шүү. За энэ баахан тавталтай да. 1 2 лөө 1 3 лөө 1 4 лөө машин юу дагалдаж яваад байна. 1 5 лөө энэ юм дагалдаж яваад байна. Хөөх нөгөө төрүүлчингийн томьёо чинь ийшээ дагаа яваад байгаа юм шүү дээ. Square буюу дөрвөлжин биш квадрат. За хийцэн. За одоо гурвалжингаас эхлэе. Тавтж өгнө. Аяга. Айсхлет. Спок борын. Сайз. За бидний төгсгөл яваалаа. Энэ аяг нэг гоё авъя. За аяг би дахиж хэрэглэхгүй шүү. Энэ аяг дараа нь хэрэглэх гоё тоош. Чухал тоош. Сүлийн ингэчээ. Эхлүүлэгч. Төгсгөлч. Яд тэ. Эхлэн 3 аяг баахан 100 төгсгөл нь 3 аяг оосон үлдэгдэл. За тэгэхээр рекурсив бид нэр хэтг дээр явж байгаа. Агийн энэ тавын алийг авч байгаа вэ гэдгийг хадгалдаг. Switch яаж тийг байгаа шүү дээ. За тэгээд төгсгөл саний ийм хайх хэрэгтэй шүү. Эдгээр алхам дээр явж байгаа шүү. Алхмын хэвч. За ийм рекурсив. За тэгээд болчих байхаа энэ рекурсив. Энд алхам энд энэ дээр бол старт штэ. Перекцэж байгаа. За алхам маань хэд үрчүүл гэдэг шийд олдсон гэсэн үг лээ. Алхам маань 5 үрчүүл тий. 5 болчихвол шийд олдсон гэсэн үг. Гэхдээ ямар нэг юм олдсон гэсэн. Тэгэх юм бол бид нэр энд прен тэнцүү бум манай энэ эхлэлтэд тарч байна гэж шалгаж байна. Тэгэхээр тоонуудаа хатгалах нэг юм хэрэгтэй. Тэгвэл бүр шийд олдсон гэсэн. Нэр бол манай шийд бүр олдсон гэсэн. Yes. За төгсгөл нөхцөл очиж одоо давталт нь нэг юм. For int w аяг дахиж ашиглаж болохгүй шүү дээ. Тэнцүү 1 w нэрс баг 6 5 1 2 3 4 5 6 хүртэл.
Тэгээд хэрвээ одоо ингэ авч үгүй бид нэр тэрийг одоо тэдэлчин тоо гэсэн үг шүү дээ. Нэг байвал дөрвөлжин тоо. Дөрвөлжин тоог бид нэр авцсан уу аваагүй юу? Энтиг бөгөөд А-гийн W Прэг эхлэх ёстой шүү дээ. Прегийн size нь эс их тэг байвал. Дээрх байл тэ. За ийм байвал BW-г авсан. BW-г аваагүй. За энэ донд курсээ байна орчих ёстой. Курсээ орчих ёстой. Одоо зөвхөн тавтал болно шүү дээ. Бүр ойлгомжтой юм дээр бодоол итгэх нэг тийм. За энийг энд нь хийж болох юм. Ингэж болно. Тэгээд recursive одоо бид нэг тоос сонгоцсон байгаа гэсэн үг. Тэгэхээр сонгосон тоогоо C step тэнцүү энэ тагс. Тэгээд step дээр нэг энэний төгсгөл нь эхлэл болох хэрэгтэй. За ингээл recursive шүү дээ. Да. За ажиллуулж үзгүй. Амар л юм хийчлээ те. W Олдцсон. Хошоор. For W int W тэнцүү илээ. C-ийн S нэж 0 W нэж 5 нэмэх нь W нийлбэр нь өстой тийм нийлбэрийг нэрлэх өстой. Тэгэхээр нэг S гэж авч байгаа. S дээр зүүн C-ийн намаа яа. Тэгээд нэг анхны гурвалжин тоогоо олно шүү дээ. I 3 I. Хөрнэн 785 флаш хийсэн байна да. Ягаланда хэлээ л да. Юу болох таа тий. Цэцэд. Эхлээд ингээд дараа нь ингээд гэсэн байна. 28785 гэсэн чинь
1 2 3 4 5 гэсэн тэ. Ямар сони 14 31 Yes. Yes гэнэ. За 31 51 31 51 squash no гэнэ. Square энэ чи юу ах? Юу ах нь хамаагүй шүү дээ. Энэ дээр эстер нэг 100 гэж. Тэгээд сахан дебаг нэ. Газар алтаалах шүү. BW ингээд энэ чи пэйж төртэй таах. Яа. Эхлэнийх нь BW чинь нэг би чинь нэгээс эхлээд 6 энэ шүү дээ. За энд ингээд ямар тоонууд вэ гэдгийг харагдаад байна шүү дээ. За манай энэ 2 дахь тоо болохоор 8-ын тоо юм байна. 8-ын тоо гэж октогонал гэдэг. Octagonal number. За энэ дээр л алтаад байна да. 0 2 3 4 5 Octagonal чинь энэ хуваахан байхгүй юм шүү дээ. За 28684. За одоо болчихлоо. Бөөл юм бол. Олцсон. Гэхдээ энэ рекурсив ингээд богино хугацаанд гараад байгаа нэг тийм юу лээ. Хийж тийм байхгүй ш. Уусаа асар цөөлж байгаа. Тэгээ ер нь бол миний одоо энэ хийгээд байгаа зүйл бол algorithm and data structure тийм юм гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чи алгоритмыг бол ярьж байна. Data structure нь бас чухал байхгүй юу? Жишээлбэл яг энэ бодлогоор гарч ирж штэ тэ. Ийм нэг дата бүтц авангууд хайлтаа айгуу гоё зөөлөд айгуу хэлбэр болгочихж байгаа байхгүй тэ. Энэ дата бүтц бас их чухал. Ер нь бол тэрийг бас манайхан залуучууд сайн мэддэг байх хэрэгтэй шүү. Энийг ингээ ачгаа. Юу жоохон цөөлөх гээд байна л та. Код анаа хэвтэйхэн болгочих санаатай. Энэ ч бас ингэхгүй хаа тийм. Дараач.
доромжилсан indentation шүү. Армэр бид нар бодож олсон шүү дээ. За. 61 бодож дуслаа.